Хүмүүст маань тавтай морил намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилчин. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн OneNote-ыг ашиглан Immersive Reader ашиглах талаар демо хийхэд бэлэн болсон байна. Миний хамгийн анхны бичлэг маань хэрхэн яаж Microsoft Edge дээр Immersive Reader ашиглах талаар байсан бол маш олон хүмүүс хүсэл тавиад хэрхэн яаж OneNote-ээр ашиглаж болох вэ гэсэн байгаа. Баг зэрэг функцүүд маань өөр учраас та бүхэн анхаарлаа хандуулаарай. Ингээ хэдүүлээ хамтдаа дэмэр гоорцгаая. OneNote application маань Microsoft-ийн бүтээгдэхүүн ба та бүхэн хэрвээ Windows 10-тай бол Start меню руугаа дараад хажуу талын application дундаас OneNote-ыг л харах боломжтой. Анзаарснаар энд хоёр янз байгаа. OneNote болон OneNote for Windows 10 гэд. Хэрвээ та Windows 10-тай бол энэ хүн OneNote бол автоматар суулгагдсан байна. Хэрвээ та application-ндээ олж чадахгүй байгаа бол хайлтан дээрээ OneNote гэд хайхаар гарч ирэх ёстой. За ингээ хайгаа бүр гарч ирэхгүй байгаа бол та бүхэн буцаж меню руугаа ороод Microsoft Stores руу ороод хайлтан дээр OneNote гээ хайхаар энэ OneNote маань гараад ирэх ёстой байгаа. Та тэрэн дээр дараад компьютер руу татаж авлаа. Мөн таны харсанчлаа энэ болохоор үнэгүй аппликейшн байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. OneNote-ыг ашиглахад маш их ажилд дөхөн бас цагийг хэмндэг байгаа. Өнөөдөр та бүхэндээ OneNote дээр хэрхэн яаж Immersive Reader-ыг демо болгон харуулхаар та бүхэнд одоо дэлгэцэн дээр харж байгаачлан би home page дээрээ байна. За home дотроо юу орох вэ гэхлээр та бүхний харж байгаачлан энэ доор section буюу хэсэг та энэ дээр өөрийн хүснээрээ альч хэсгийг бий болгож олно. Энэ дээр зөвхөн нэмэх гэдэг дээр дараад өөрийн section-аа үүсгэж болно. Энэ дээр жишээлбэл YouTube гэдэг би өөрийн section-аа нэмж олно. Энийн хажуу талд нь хуудасуудаа нэмэх байгаа. За Immersive Reader-ыг буцаад оронгууд миний нээсэн эхний хуудсан дээр боллоороо энэхүү үлгэр бол байж байгаа. За энэ хэрвээ энэ хэсэг танд айгуу төвхтэй харагдаад байвал энэ номнууд дараалсан байгаа номнууд шиг энэ хэсэгтэр дарангууд navigation маань ингээд хагдчих байгаа. За Immersive Reader руу хэрхэн яаж орох вэ гэхлээр эхлээд та view руугаа дарна. View-ний яг доод талд нь Immersive Reader гэдэг хэсэг байгаа. Immersive Reader руугаа орохоос өмнө view дээр юу байгааг та бүхэнд би баг зэрэг тайлбарлачих гэж бодлоо. Энэхүү New Windows дээр дарангууд шинэ хуудас гарч ирнэ. За энэ хэсэгтэр болохоор та хасах, нэмэх, өөрөө харагдах байдлаа. За 100% гээд өөрөө тааруулж олно. Эсвэл энэ дээр хэр их өргөн байх уу гэдгийг хүмүүс маань сонгож олно. Page colors буюу өнгө та энэ дундаас өөрийн хүснээрээ арын хуудасныхаа өнгийг бол янз бүрээр сонгож олно. Дараагийн хэсэг болохоор яг дэвтэр дээр уншиж байгаа юм шиг та сонголтуудыг хийж олно. Мөн та устгаж олно, энийг орчуулж олно. За Immersive Reader дээр хэдүүлээд дарцгаая. Тэнгүүд дэлгэцмаа Immersive Reader-оо орно. Microsoft Edge дээр янз бүрийн зар сурталчилгаагүй мэдээллийг уншиж болохыг сурмаар байл дээдлийн линкийг дараарай. Төрүүлээ хэдүүлээ хамтдаа текстэн дээр дарцгаая. Текстний эхний таны сонголт болохоор энэ хөө хэмжээс байгаа. Бичгийн маань ийм том байлгаж олно, ийм жижиг байлгаж олно. Тухайн хүмүүсийн маань хараанд нь тохируулаад сонголтыг таавал хийж олно. За энийг унтраачингууд энэ бичгүүд маань хооронд айгу ойрхон болчихж байна те. Increase space буюу зай хооронд нь үүсгэчихээр харахад айгу эмх замбраатай, уншихад миний хувьд маш хурцтай байдаг байгаа. Font буюу мөн адилхан энэ хэсэг дээр та имэйлээ олон улсын стандартаа тохируулмаар байлаас линкийг дараарай гэж хүсмээр. Энэ дээр би фонтны талаар ямар чухал вэ гэдгийг бас нэлээд олон удаа дурдсан байгаа. Хвчлээ ер нь бол Comic Sans гэдэг хэсгийг бол сонгоод уншихад надад амар байдаг. Тийм өмнө би дурдчихсан. Мань ямар өнгийг сонгоснороо та анхаарал алдахгүй мөн хэрвээ ногоон байвал илүү танд амар, нүдэнд нь амар тэр сонголтыг та сонгож олно. Текстийн маань хажуу тал болохоор Grammar Options гэж байгаа. Энэ маань хэл сурж байгаа үед бол маш их чухал бай. Тэнгүү syllabus-аар insert гэдгийг ингээд салгаад үйлчлээд хүмүүстэй гаргаад ирэнгүүт хэл сурж байгаа болон ахын насны хүмүүст маань ч гэсэн энэ маш их даваа талтай байдаг. Доор та бүхний харж байгаачлан нэр үгийг хармаар байвал энэ дээр асаагаад мөн энэ дээр дарах юм бол өнгөлөө сонгож олно. Миний хувьд багаасаа ногоон нэр үг гэж сурцсан болохоор харахад айлч хэлэн дээр илүү амар санагддаг. Доотлын энэ хэсгийг жишээлбэл итгэжүүлэх юм бол энэ дээр гараад ирнэ. Noun гэдэг нь n үсгээр те. Энэ бол noun-ууд юм байна гэдэг хүүхдүүдэд харуулхад, мөн хэл сурж байгаа хүмүүст харуулхад маш ашигтай байдаг. Номны icon-тай зурагтайгаа энэ хэсгээр дарангууд line focus буюу яг миний ярьжсэн dyslexia-тэй хүмүүст энэхүү бүтээгдэхүүн анх үүсэжсэн. Dyslexia маань амархан фокус нь алдагддаг, төвлөрөхөд хэцүү байдаг төрлийн симптом байгаа. За энэхүү зүйлийг яах вэ гэхээр та итгэжүүлснээрээ нэгийг ингээд сонгоцсон байхад
Зөвхөн та нэг игнэгээр нь л ингээ унших боломжтой. Тэгэхээр бусад зүйлд сатарахгүй. За буцаж ийшээгээ ороод за 3 игнэтэй эсвэл paragraph буюу хэсгээр нь тэр чигт нь ингээ уншуулад хүүхдтэйгээ болон та өөрөө хэл сурч байхдаа бол маш амархан болгодог. Хүсвэл та ингээ унтраач болно. Picture dictionary. Хэл сурж байхад нэгэн бас хүмүүс зөвлөмөр байгаа зүйл нь хүн харж зураглахаар илүү сайн юмыг чийжилдэг, бас тогтоодог тийм ээ. Тэгэхээр та хэрэг хэл сурж байгаа бол одоо жишээлбэл энэ үгэн дээр хэдүүлээд дарлаа гингүүд мод гараад ирж байна те. Энийг хэрвээ хэлж мэдэхгүй байгаа бол энэ хажуу талын listen гэсэн хэсгээр дарангууд tree. Энэ маань танд яг яаж дуудагдах хэвээр гаргаад ирэх байгаа. За translate гэдэг рүү оронгууд энэ олон хэл дундаас бол өөрөөсөө та бүхэн сонгож болно. Миний өдөр тутамдаа хэрэгэлдэг яхарахгүй орс хэлийг сонгоод энэ дээр by words буюу үг үгээр нь орчуулж болно. Аль эсвэл та тэр чигтний нүлгэрийг орсоор орчуулж болно гэсэн үг байгаа. За энэ дээр орсоор орчуулсан ч гэсэн эхний хэлийг орс болгоод дараагийн хэл нь англи хэл дээр яг ямар үг вэ гэдгийг танд гаргаж өгнө. За энэ удаад хэдүүлээ документын тэр чигт нь биш ганц үгээр нь гаргаад үзье. За young гэдэг дээр melody гэж орсоор хүртэл хэлнэ. Молодые. Тэ дүрслэлээр хүүхдүүдэд гаргаж урьж болно. Мөн та энэхүү үйлгээр уншихад маш хүнд эсвэл урт байгаа бол зүгээр хүүхдийн хажуу тал iPad-н дээр нь энэхүү dot-ийн play гэдэг листэн дээр дараад энэ маань танд уншаад өгөх байгаа. Play гэдэг листэн дээрээ дарангууд Young boy helped an old man carry a heavy basket. За энэ маань хэд хурдан. Today he saw a young girl shouting at her mother. Удаашруулж болно. The more he saw, the less he spoke. The old Old Al heard people talking and telling stories. He heard a woman saying an elephant jumped over a fence. Энийгээ зогсоогоод хаанаас ахиж эхлэмээр байгаа тэр газараас эхлээд уншуулж болно. A wise old owl. Мөн та бүхэн андарч исэн бол энийг тэр чигт нь орсоор ингээ орчуулчих юм бол бас орсоор нь танд уншаад өгөх боломжтой. Хэдүүлээ хамтдаа тэрийг харъя. Мудрая старая сова. Гэх мэтчлэн мөн бичиг баримтаа та тэр чигт нь OneNote руу оруулаад Immersive Reader ийм амархан байдлаар хурднаар ямар ч зүйлд анхаарлаа алдахгүйгээр мөн бас бусдад ингэж тусалж олдог байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн OneNote дээр Immersive Reader ашиглах талаар дэмэг хүргэсэндээ маш таатай байна. Энэхүү Immersive Reader маань зөвхөн dyslexicтэй хүмүүст зориулагдаагүй гэдгийг 2020 онд асар олон сая хүмүүст бол батлан харуулсан байгаа. Мөн Immersive Reader маш олон хүмүүсийг ажиллаа төвлөрч хийх, хүмүүсийг хэл суурах, бага насны хүүхдүүдийг хэлд ороход тус болсон хүнд хэлэхэд бол таатай байна. YouTube сувгийн маань доор асуултаа асуугаарай гэж хүмүүсээс хүсмээр байна. YouTube сувгийн маань subscribe хийж хэрэгцээтэй хүмүүст харамгүй тараагаарай. Бичлэгийн маань дуусна дуустал үтсэн та бүхэнд баярлалаа. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.